Сайн байцгаана уу? Ганагийн мэдээ YouTube сувгийг үзэж байгаа танд баярлалаа. Дэлхийд даяараа ухаалаг утас, компьютер, интернет ашиглаж байна. Гэхдээ ганцхан жижиг арал дээр ямар нэг зүйл зогсвол бараг бүх систем доголдож магадгүй гэвэл та итгэх үү? Өнөөдрийн бичлэгээр яагаад дэлхийн нийт 50 гэдэг энэ жижиг арлыг ингэж анхааралтай ажиглаж байгааг маш ойлгомжтой тайлбарлая. Гэхдээ бодит байдал дээр 50 гэдэг арал өнөөдөр дэлхийн анхаарлын төвд яг ийм шалтгаанаар оршиж байна. 50 нь бол Зүүн Азид Номхон далайн баруун захад орших арал юм. Баруун талаараа Хятадтай ердөө 130 орчим километрийн өргөнтэй 50-ны хоолойгоор тусгаарлагддаг. Энэ бол газрын зураг дээр харахад жижиг мэт санагдавч дэлхийн далайн тээвэр худалдаа цэргийн хөдөлгөөний хамгийн чухал бүсийн яг дунд байрлах юм. Энэ байршил нь 51 зүгээр нэг арал биш, харин Номхон далайн хянах стратегийн гол цэг болгож өгдөг. Хэрвээ энэ бүсийн тэнцвэр алдагдвал Зүүн Аз төдийгүй дэлхийн геополитик үндсэндээ өөрчлөгдөх эрсдэлтэй. 50 гэдэг нэрч бас сонирхолтой түүхтэй. Европчууд анх энэ арлыг харсан даруйда Формоза буюу үзэгсэлэнт арал гэж нэрлсэн байжээ. Энэ нэр нь 16 дугаар зууны Португал залаачдаас үүдэлтэй. Харин өнөөдрийн 50 гэдэг нэр нутгийн монгол хэлнээс гаралтай гэж үздэг. 20 дугаар зууны дунд үед Хятадд иргэний дайн өрнсөн коммунист нам ялж ялагдсан үндэсрэг засгийн газар 50 арал руу нүүж очив юм. Тэд тэндээ өөрийн засаглалыг үргэлжлүүлсээр өнөөдөр хүртэл үргэлжиж буй Хятад 50-ны маргаан эхэлсэн байдаг. Хятадын байр суурь тодорхой. 51 өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Харин 50 бодит амьдрал дээр өөрийн засгийн газар, өөрийн айрам, өөрийн мөнгөн тэмдэгт алсан сонгуультай бүрэн ажиллагаатай тогтолцоотой. Албан ёсоор цөөн улс 50-ыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ де-факто буюу бодит байдал дээр 50 бол бие даасан улс мэт бүх үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ 50-ыг дэлхийн төвд аваатсан хамгийн гол шалтгаан бол технологи, ялангуяа микрочип. Дэлхий дээр ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт чипүүдийн ихэнхийг 50-нд байрлах TSMC гэдэг компани үйлдвэрлэдэг. Ухаалаг утас, компьютер, хиймэл оюун ухаан, цэргийн систем хүртэл энэ чипнээс хамааралтай. Тиймээс 51 дэлхийн чипний зүрх гэж нэрлэдэг. Хэрвээ энд үйлдвэрлэл зогсвол дэлхийн технологийн сүлжээ бараг тэр чигтээ доголдно. Ийм учраас 50-ны асуудал хоёр улсын хоорондын маргаан биш. Энэ бол дэлхийн эдийн засаг, технологи, аюулгүй байдлын дэлхийн хэмжээний асуудал юм. Хэрвээ 50 томоохон мөргөлдөн гарвал зөвхөн бүс нутгийн бус, дэлхийн зах зээл, технологийн үйлдвэрлэл, санхүүгийн системд дөрвөлт өгөх нь гарцаагүй. Тиймээс өнөөдөр Америкийн нэгдсэн улс, Япон болон бусад их гүрнүүд энэ жижиг арлыг анхааралтай ажиглаж байна. Яагаад дэлхийн эдийн засаг, технологи, аюулгүй байдалтай ингэж нэгт холбоотой байдгийн шалтгаан нь энэ юм аа. Харин 50-ын аль талыг илүү сонирхож байна вэ? Дараагийн дугаарт аль улсын талаар тайлбарлуулахыг хүсэж байна. Сэтгэлдээ үлдээгээрэй. Ганагийн мэдээ сувгийг subscribe дарж дэмжээрэй.